За төсвийн банкны хорооны гишүүдтэй энэ өглөөний мэнд хүргье. Та хүмүүс сайхан амарсан уу? Бид нар одоо өчигдөр чуулганы нээлт болоод өнөөдөр төсвийн банкны хороо гэдэг анхныхаа хурлыг хийж байна. За анхны хурлаараа бид өхөн 2025 оны 7 дугаар сарын 9-нд улсын хурлын 85 дугаар тогтоолоор батлагдсан алт 3 хөтөлбөр дээр ерөнхийлөгчийн 7 сарын 28-ны өдрийн улсын хурлын энэ тогтоол дээр хэсэгчилсэн хориг тавьсантай хориг тавьсан асуудлыг бас өнөөдөр хэлцэх асуудлын эхэнд хэлцэж байгаа юм байна. Яг нь ер нь ерөнхийлөгчийн хориг дээр бол гол нь байгаль орчны асуудлыг л тусгасал юм байна л да. Гол сая энэ тогтоолтой өнөөдөр л танилцж байна. Юутай хоригтой. Хамгийн гол нь одоо яг алтыг олборж болно. Гэхдээ энэ ард нь энэ байгаль орчныхаа асуудлыг тусгай хамгаалалтаа газар нутгийн асуудлыг яасан юм бэ? Байгаль орчны талаарх төрийн бодлого ер нь яаж явах юм бэ гэдэг л үүнийгээ тууштай байгаа ч гэсэн ийм л зүйл байгаа юм байна. Үүнийг нь хувь хүнийхээ хувьд бол дэмжиж байна. Гэхдээ нэг асуулт нь бид нарт одоо ийм туршлага байна уу? Бид ер нь юуг алдаж юуг онж байна вэ? Мэдээж яг энэ одоо аливаа байгалийн баялаг явахдаа байгалийн нөөц шүү дээ. Тэр чинь нөөцийг дэлхийн зах зээл дээр үнэтэй авах үед нь борлуулах нь зөв. Тэр агуулгаараа алт 3 дугаар энийг бол хувь хүнийхээ хувьд маш сайн дэмжсэн. Одоо эргээд байгаль орчныг хамгаалах асуудалтайгаа тусгай хамгаалалтаа газар нутгатайгаа бас зөрчилдсөн хэсэг энэ тогтоол дээр үүсэж байгаа юм байна. Тэгэхээр бид юуг одоо ингээд энд олборлоо гэхэд за одоо улсын хурлын тогтоол хэрвээ хоргийг хүлээж улсын хурл энэ хоргийг хүлээж авахгүй гэвэл бид эргээд тэр байгаль орчинд нөлөөлөх үнэлгээ байгаль орчны хохирлыг тэр тооцсон чиглэлийн юм байна уу гэж асуух ерөнхийлөгчийн тамгын газар бас холбогдох зөвлөхүүдээс энэ асуултыг асууя. Яг ямар хэмжээний эдийн засгийн хохирол учрахаар энэ тал дээр тооцоод энэ хоргийг тавихтаа ямар эдийн засгийн тооцоол хийсэн болоо дараа нь тодруулъя тэгээд. Хариулах уу? За 5 намир. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Алтны олгосон байгаа лицензүүдийн тоо бол багадаг юм л. Өнөөдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хүчинтэй 80 гаруй алтны одоо үндсэн орд байгаа. Гэтэл эдгээр нь дөнгөж одоо эдгээрээс нь 14 ордод нь л одоо олборлт хийгдээд байгаа юм л. Үлдсэн 68 эдийн засгийн эргэлтэд ороог байгаа. Энэ тооцоод үзэхээр 230 тонны нөөц байгаа гэж үзэж байгаа. Тэгээд лицензүүдээ ингээ амь оруулж чадахгүй, эдийн засгийн эргэлтэнд оруулж чадахгүй асуудлууд байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн эргэлтэнд энийг оруулъя. Эрх зүйн орчныг нь сайжруулъя. Компаниудынхаа дарамтыг багасгая. Тэгээ гадны хөрөнгө оруулалт татах бас бүрэн боломжууд одоо гарч ирээд байгаа юм байна. Алтны үн өсөд байгаа учраас. Тэгэхээр бид нэр олгосон лицензүүдийнхээ одоо үр нөлөөг авах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хангалттай боломж байгаа гэж үзэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой заалтууд бол орсон байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас хэсэгчлсэн хориг тавьсан. Тэгэхээр ийм боломжууд биднэрт байсаар байтал заавал тусгай хамгаалалттай газар, дархан цаазтай газар, голын ай сав мөн тэгээд бүр хэлийн зураг зарим нь орж байгаа. Тэгээд энэ нэг судлаад үзэхээр бүр 3 төрийн тусгай хамгаалттай төрийн тахилгатай хайрхны дайрах одоо аюул нүүрлж байгаа асуудал юм бэл. Тэгэхээр үндсэндээ бол бид нэр энэ боломж болцоо бол хангалттай байна. Тэгээ энэ алт олборлтын үйл ажиллагаа гэдэг идэвхжүүлэх хариуцлагатай уул уурхайг дэмжих бусад холбогдох одоо эрүүл хайгуулын асуудал ч байна, бусад лицензийн боломжийн асуудлууд байна. Энийг бол эрчимжүүлэхийг дэмжиж байгаа. Тэгэхээр бол тооцоо судалгаануудыг хараад үзэхэд бол бүрэн боломжтой байна л гэж үзэж байгаа. Баярлалаа танд.